За Хятадын үндэсний цөөхөн 12 дахь уламжлалт спортын наадам яг одоо явагдаж байна. За өнөөдөр болохоор Г гэдэг нэртэй ийм үндэсний бүх юм барилдаан болж байна. За Г гэдэг үг бол ийм үндэсний хэлээр бөхсөн утгатай үг юм байна. Энэхүү барилдаан нь бүс бүслээ золгооны барьцнаас барилддаг. Барьцаа тавьж болохгүй. 3 удаа барьцаа алдвал унс нь тооцдог. За мөн өвдөг болон гар газар хүрэх юм бол унс нь тооцдог дүрмтэй ачаа. За барилдаанд Өвөр Монголын багаас авраг Төмөрбаатарын цагаан зам барилдаж байна. За Хятадын үндэсний цөөнхийн шилдэгүүд цугладаг 4 жил тутамд нэг удаа болдог энэхүү наадмын түүхэнд цагаан зам авраг Г бүхэн барилдаанаар 2 төрүүлж нэг үзүүлсэн өндөр амжилттай ажээ. Тэгээд ерөнхийдөө ямархуу байна одоо чөлөөт бүх ч юм уу дундад маягийн бүх ч юм уу эсвэл Өвөр Монголын зангаа төхийн үед ямархуу ялгаатай байна. Өөрөө өг нь хэр байна тэр талаар. Өмнө бас нөхөд орж ирсэн болохоор бас мэдээд авчихсан. Бас гарч ирэх бас нэг сар 2 сарын өмнө бас нэг бэлтгэл хийгээд. Энэ одоо чөлөөт бүх Монгол өхрөө бодвол одоо барьт тавьж болохгүй. Барьт таргуулав. 3 таргуулвал 4 таргуулвал дахиад алчихгүй. Тэгээ та хэдэн кил барилдаж чинь 87-аас дээш. Баярлалаа. За. За ураг хүч авхаал цамбаагаа саран барилдаж буй бөхчүүд өнөөдөр хэсгийн барилдаанаа эхлүүлсэн бол барилдаан 4 өдрийн турш үргэлжлэх болно.